Бодлын тухай подкасттай хамт байгаа та бүхэндээ баярлалаа. За өнөөдрийнхөө дугаараар бид бодлын алдаанаас үүсээд бидний бие сэтгэл, сэтгэлийг илэрхийлж байгаа эглэг түүнийг дагсан эргэтэн тогтолцоонууд маань хэрхэн гэмтдэг талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. Тэгэхээр дараагийн хэсэгт бид үргэлжлүүлэн элгийг дагсан эргэтэн тогтолцоо, эмчилгээний бусад хэсгүүдийн талаар та бүхэндээ хүргэх гэж байна. Элгийг дахаж бас нойр булчирхай өвчлөл яригддаг гэдгийг та нар мэдэх бах. Тэгэхээр нойр булчирхайг эрүүл байлгахад айл болох тайван, санаа амар байх хэрэгтэй. Зовлон шанал их, зовнил их байх тусам нойр булчирхай өвчлөдөг. Нойр булчирхай өвдөхөөр хүн өөрийн үр хүүхдээ сандах нь их байдаг бахнэ. Тиймээс нойр булчирхай өвчтэй хэн нэгэн дээрээ үр хүүхэд нь ойрхон очиж уулзсан сэтгэлийн тэмхүүл сэтгэл засал болтгоо гэж домчийн сударт онцолсон байна. Нойр булчирхайн өрөвсөл элэгтэй мөн хамааралтай байдаг гэдгийг дурдлаа. Тэгэхээр элэгний өрөвсөл нойр булчирхайн өрөвсөлд мөн дэм болгож улайсны гөлчиг өгөж болно гэжээ. Тамир алдагдуулах талтай байдаг учраас хамгийн ихтэл 1 цаг хөх хэрэгтэй гэдгийг их бие донгод анхааруулсан байгаа юм. Мөн хулсны холтсыг нь хуулж аваад дотоод шингэнийг нь долоолгож болох нэ. Энэ нь элэгний эс хурдан төлжиж хүмүүн ааш авир сайтай өвчнөө тэсвэрлэх чадамжтай болохыг батжуулдаг аж. Элэг гэдэг эргэтэн өвчлөмтгий болохоор хүн уцаартай, гутран болчдаг. Тэр нь эргүүл сайхан болоод тэтгэгдээд ирэхээр өвчнийг тэсвэрлэх чадвартай болдог байх нэ. Тэгэхээр элэг болон нойр булчирхай тайвшраад ирэхээр цус тайвшраад хурдан идэх үндэс сойрволдог. Сэтгэл зүйд хүний бие барьсан яг энэ байдлыг fight and flight буюу аюул мэдрэгдэгц дайрах, зүхтах, эсвэл хүчрэх гэсэн автомат хариу үйлдэл үзүүлдэг гэж авч үзсэн байгаа юм. Яг үүнийг уламжилт ангаах ухаанаар судсыг нь бариад үзэхээр хөвчөрсөн. Бөөрийн хит ачаалал мэдрэгддэг гэж онцлсан байгаа юм. Тэгэхээр өтгөрсөн цус илгээр дамжин цус руу юулгдэх үед биеийн эргэлтэнд орсон яг тэр үедээ судасны хан бол нэмгэрч эхэлдэг. Бага багаар судасны ханыг эдхийн дээр биеийн эд эсүүдийг хордуулж, тархи ядрааж, мэдрэлийн эсүүдийг түлж алдаг. Ингэснээр бие доторх мэдээлэл алдагдаж, тархи мэдрэлгүйжин дотоод ухамсарт үйлдэлүүд алдагддаг. Тэгэхээр нэг мэдэхэд бид нэр уурандаа өөрөө ч мэдлгүйгээр айгүй хурдтай үйлдэлүүдийг хийлгээд яг энэ биеийн дотор болдог процессыг энд тайлбарласан байгаа. Тэгэхээр уур биеийг зовооно гэж бид нар ярьдаг шүү дээ. Уурлахаар элхэнд цус ялгараад цус ялгарч эхэлмэгц өөрөөр хэлбэл биеийн дэх цусны хан нэмгэрсэн цусны хан идэгдэхийн хэрээр бас дээр нь биеийн эд эсүүд хордоод энэ нь тархи мэдрэлд нөлөөлөөд нэг мэдэхэд өөрийн хяналтнаас гарсан үйлдэлийг уурандаа хүн хийсэн байдаг бахнэ. Тэгэхээр цус нэмэгдэхээр бөөрөнд мэдээж хэрэг энэ нь давхар ачаалал болж хүний ааш гутран цочмтгой болж хувирдаг байгаа юм. Элэгний цус ялгаруулах эс биеийн хорыг гадагшлуулах, бусад эргэтэнд халдаахгүй тулд битүү эргэлттэй байдаг. Ходоод, нарийн бүдүүн гидснээс шимэгдсэн бүх шим тэжээл элхэнд очиж шүүгдж байж биеийн бусад эргэтэн тогтолцоо руу шим тэжээд болон тардаг. Хэрвээ ходоод нарийн бүдүүн гидсээр хор орж ирэх юм бол элхэнд устдаг. Элэг бол бидний бие дотор лаборатори шиг ажилладаг эрхтэн гэдгийг та бүхэнд онцолж хэлсэн шүү дээ, тэ? Тэгэхээр элэгний эрүүл байдлыг дэмжихийн тулд төсөө шингэн байлгахад элгийг сайн хөдөлгөх хэрэгтэй. Элэг хөдөлгөж эхлэхдээ бүглэрсэн судсуудаа өөрөө нээж байдаг. Уушгины дор өрцөн дор байрладаг учраас зөв амьсгал авч дасгал хөдөлгөөн хийхэд элэг давхар хөдөлдөг байна. Тиймээс биеийн хүчний ажил хийлгэж ихээр амьсгаадуулахад үрц элхийг байнга хөдөлгөж мангас эсийн тоог нэмэгдүүлнэ. Мангас эс халдварт биетүүдийг идэж устгадаг. Амьсгалын дасгал сайтар хийж,
сайтар инээж авах хэрэгтэй. Сайтар илгийг хөдлөхийн тулд зөв гүн амьсгал авч даадах, сайн инээж хөөрч амьдрах тэмүүлэлтэй байж бас хоолоо сайтар жажилж ирэх юм. Бас хоолоо сайтар жажилж идэх хэрэгтэй. Учир нь бүрэн зажлаагүй хүнс, тансан өөх, хүнсний илүүдэл илгийг цуцаадаг. Илэг тамирдаад ирэхэд хүний биеийн өөх тосны харилцаа алдагддаг. Зүсэн хүүдийн унжуулд харгалдаг, татагдвал турдаг. Хансан өөх тос хэрглэж байгаа тохиолдолд илүүдлийг гадагшруулахын тулд заавал хөтлөх шаардлагатай болдог. Тэгэхээр илэгний хувьд хөдөлгөөний чухлаас гадна бас дээр нь хоол хүнсний хэрэглээ бас хамгийн чухлаар яригддаг. За хит их нүүрс ус цардуул ихтэй хоол хүнс хэрэглэснээс хүний цадах чадвар нэмэгдэвч бүхий л эрдэс бодис шимт хижээлийн дутагдалд ордог байна. Учир нь нүүрс ус нь төмөртэй уралд орох чадвар ариун байдаг учраас илгийг хуурамч цадалтад буюу бидний биед хуурамч бодисын солилцоог явагдуулдаг гэсэн үг юм. Тэгэхээр бидний хүнсний хэрэглээний дийлэн хэсэгт цагаан гурил, цагаан будаа, гурилан бүтээгдэхүүн төмс зэрэг цардуул ихтэй хүнс хэрэглэгддэг. Энэ нь бидний биед шимт хижээл огт болохгүй, эсвэргээрээ урт хугацаанд элэг гэмтэх үндсэн шалтгаан гэмтэлтэй эсийг цавуур шиг биед зөөвөрлөх бааз болж өгдөг. Үүнээс гадна хит их харигтарсны хэрэглээ илхэнд халтай. Согтууруулахундаа хэтрүүлэн хэрэглэснээс бид шартаж эхэлдэг. Шарталт гэдэг нь цусанд орсон спиртийг илэг хит их ачаалалтай шүүснээсээ болж илэг өөрөө түлэгдэх үйл явц юм. Тэгэхээр шаардлага гэдэг нь илгэний түлэгдэлт байх нь. Эндүгээр ч юм уу халуун зүйлээр арьсаа түлхэхэд яаж хорсож өгддгийг бид мэднэ. Харин аригтарс хэтрүүлэн хэрэглэх нь илгээ яг эндүгээр хайрч байгаа юм шиг, тийм түлсэн юм шиг өвдөлтийг өгдөг аж. Аригтарс хүчтэй цуу зэргийг их хэмжээгээр хэрэглэх нь илгээ түлж мангас сэсийн тоог огцон бууруулдаг.
Элэг өвчлүүд эхлэхээр мэдээ алдагдах, мэдрэл сулдах зэрэг хүний биеийг зохистой хэмжээнд нь тэжээх чадамжгүй байх нь хорвоо чанартай. Үүнээс гадна хүний бие дэх өөрчлөлт, өөх тосны илүүдэл, ясны сэргэжилт, зүрх судасны өвчин, тархи тэнгэрэх, сэтгэл санааны өөрчлөлт, галзуурах бүхий л төрлийн өвчин гарах боломжтой байдаг.